За юу яцгаандаа миний хайртай гейм гихчтэй. Би ханиад үрээд хоолоо минь жоохон гуншаа сонсогдож магадгүй гэж анхааруулъя. За тэр жахав. Тэгээд жоохон удаа үлээл гэсэн бол уучлаарай. Өнөөдрийн бичлэгээрээ та хэдтэй GTA San Andreas тоглоомынхаа 4-р хэсгийг ярьж өгье. Үнэхээр дээр CJ Sweet 2 маань Big Smoke бас Ryder-ийн уралдаас болоод Tempenny-г өрхөнд явж орсон шүү дээ. Тэрнээс хойш Sweet-ийг шоронд хорсон ба CJ Tempenny ба түүний сугны усуд хаалын газар авчид хайцсан байгаа. За тиймээс чинь одоо үнээс хойш үйл явдлыг ярьж өгье. CJ маань нэлээд хүнд байдалд оржээ. Tempenny ба түүний сугны усуд CJ-г ерөөхдөө барьцаасан ба өмнөх даалгаврын төгсгөлд Tempenny хэлэхдээ хэрвээ бид хэлсний даахгүй бол Sweet шоронд буруу хүмүүс хийх камерт орно гэсэн шүү дээ. Тийм болохоор бид яалтчгүй Tempenny-г хэлсэн болгоно хийхээс өөр аргагүй болж байгаамаа. Tempenny биднийг Лос Сантос хотоос баруун хошоо байдаг Flint мужид үлдээсэн ба тэнд та трейлер паркинг дээрээ очиод үе хадгалж болно. Ингээд 29 дахь даалгавар хэллээ. Өмнөх хэсэгт Буланскигийн хэлсэд дагуу та Tempenny ба түүний сугны үснүүдийг матгах гэж байгаа газрыг Чиланд уулын холбооны мөрдөх төвчний хамгаалтанд ороход нь устгах ёстой бөгөөд алтныхаа дараа зургийн дарж баталгаажуулж авах энэ байгаа шүү дээ бас. Tempenny-д баригдсанаас хойш таны бүх буу зэвсгийг хураагаад авчих болохоор та өөртөө байх бууны дэлгүүрт очиод шинэ буу авч болно. Эсвэл код хийж болно гэдгийг санаарай. Ямар тач та Чиланд ууланд гараад нөгөө гарынх нь байгаа газар очивол дүү харуул хамгаал. Тийм болохоор та ч өөрийн арга барилаар үзээд нөгөө гарыг алаад тэгээ зургийн чавд Буланскигийн үлдээгсэн газарт нь үлдээлээ. Уг даалгаврыг биелүүлж дуусаад танд нэг дуудлага ирлээ. Ашгүй Цэзэр байна. Манай хүн хэлж байна. Карл чи зүгээр байна. Чиний дүү чинь санаа зовж байлаа. Би хотод ямар нэгэн муу юм болсон гэж сонссон гэсэн чи сэжи. Тийм ээ хөшүүн. Лос Сантос одоо маш аюултай байна. Би Whetstone ч юм уу хаа нэгтэй байна гэхэд Цэзэр. Оо манай хамаатан тэнд идэв штэ. Гэтэ чи яаж ч шорон биш вэ? Ахчаар эсвэл лал. Ой. Ахчаар ястай тохиолдсон байл шүү гэж хэллээ. Сэжиж. За та хоёр болгоомжтойгаарэ. Кенлиг сайн хараарэ гэсэн чинь Цэзэр. За надад санаа зовлтгүй. Чи миний найз өхнийг ёо. Чи миний найз өхний гадаа тэр нь офшидл санаа зовоорой заа юу. Би чам руу нэмэлт тусламж явуулнаа. Миний үеэл. Гэтэ тэр нэлээд ширүүн гар шүү. Гэтэ надад тэтгээрээ андаа. Түн дээр ред мужтах цааны газар туулзаарай. Чи хараал тань. Гэснээр Цэзрийн дудлага дууслаа. За ингээд дараагийн үе болох Цэзрийн үеэлтэд очиж уулзах цэгч манай мап дээр гарч ирлээ шүү. Тааш тэгээ садилж авсаар тэнд хүрээд очлоо. Ийхүү бид GTA San Andreas тоглоом маань нэгэн сонирхолтой дүртэй уулзлаа. Энэ бол Каталина. Хэрвээ та GTA-ийн цувралыг сайн тоглосон бол Каталина маань GTA 3 тоглоомын үйл явдал дээр айлын тал байдаг шүү дээ. Манай энэ хурц нэлийн ширүүн гаралтай ямар сайндаа л Цэзрийн хэлсэн газарт яваад ортолгүй амтантай муудалцаад хутга шүүгэн дээр гаргаа баах хүн амтыг сандраад байждээ шүү. Бөөтөхгүй нэрэ. Тэгснээс чи юм уу? Цэзэр чамайг жинхэнэ ир хүн гэсэн штэ. Тэр гэж жоохон гоолжмолоод байгаа юм шүүс. Тэгснээ худлаа дагуулга гарлаа. Тэгээ гарч ирснэ. Машин чаана энэ. Эмэгтэй хүмүүс жолоо байрдгүй. Тэр чи эрэгтэйчүүдийн ажил. Тэргээл мууга бардан зантай. Араас нь намайг Каталина гэдэг. Хоёулаа энэ мужийн хамаг зоосыг хуу амах болно. Гэснээ дөрөв дээрэмдэх газрынхаа байршлыг хэллээ. Та эдгээрээс аль нэгийг сонгож аваад дээрэмдэх болно. Ямар ч хэдүүлээ эхлээд тэр архины дэлгүүрээр нэхэлж дээрэмдээ. Явж байгаа замдаа бас л олон долоо юм сайхан ярнаа. Тэгээ яваад очтол хэдэн гаруй та хоёроос төрүүлээ дээрэмдэж шүү. Каталина шууд нэг гарын бууж унаагаад араас нь та хоёр хөөсөлдөж нөхдүүдээс нэг нэгээр нь мөнгөний хамлаа да. Энэ учраас нэлээд жолоод хур чадвар шаардсан шүү. Тэр бол easy busy. Тэгээ тааш даалгавар дуусахад манай хүн. За алиудаа намайг хөргөж өг. Гэснээ замдаа өстө буурж гарлаа. Тэгсэн чи юу гсэн гэж. Чи намайг юу гэж бодож байна? Би яагаад ийм ааш авар гаргадаг мэднэ. Би хин нэгэн дурлцсан юм аа Карл. Эмэгтэй хүний зүрх сэтгэл гэдэг бол их товшин газар шүү. Тийм болохоор чи хизээ нэгэн цагт миний зүрх сэтгэлийг шархлуулвал би өөрийгөө бас чамайг аална шүү. Мууга тооксик хөөхөн нэр. Ядж хахад бас CJ жоохон ханд өгöd байгаа мó хайшин. Энэ хоёрын харилцаа яаж бас голд. За их хүү даалгаврыг та амжилттай биелүүлэхэд Каталина ч яг 5000 цаас өглөө. Бас болж байгаа. Дараагийн даалгавар эхлэхэд Sweet ахч залгаваа.
Карл би байна гэсэн чи сэжиж буруу юм арж Свет юу энэ давшун гэсэн чи Свет ахуулж чи ямар нэгж одоо би чоронгийн эмнэлэгтэй нэг хэмэхэд сэжиж ахын зүгээр хэсгийг асуугаад би Кендлийн аюулгүй байдлыг эхлээд зохицуулах хэрэгтэй байна. Би чамайг тэнд чи орхихгүй. Чи битгий санаа зовоорой гэснээр Свети яриад дуслаа. Түүний яриас дахиад шин танихгүй хүн залгалаа шүү. Сэжиж уцаад хэмбэ гэсэн чинь чи намайг мэднэ. Би бол төрүүт. Тэг чамайг тэнийг амтан гэж илээ. Хуулийн адилхан бизнесийн хамтрагч байгаа. Чи өөртөө цагтаа ална уу? Тэр гэл Тэмбиний хамаарл бүхий хүн байж таарлаа шүү. Тэгээ араас нь чи миний байгаад юм буудал хүрээд ирэх үү гэж асуулаа. Ийхүү бид дахин нэгэн шин дүр болох Трүттэй уулзлаа. Манай энэ бас үнэн гоё гараа. Тиймээс ээлжид даалгавраа Трүтээс эхлүүлцгээе. Самбартаач нөгөө газар нь яваад очвол Тэмбиний ээж байна. Бүр нэлээ өндөрт нисч явна ээл бод. Тэгснэ ноён Трүт бидэнд маш сайн чанарын үс нийлүүлж аваад чи тэднийг хүргэж өгөх хэрэгтэй байна мэн гэлс. Буруу гарын юм яриастай. Араас нь Трүт ч орж ирлээ. Бүр харах царайны янзыг гарштай. Трүт Тэмбинийгээс ахаад юм хэрэглэх үү гэсэн чи Тэмбиний гүй өгшөө би авах хэрэгтэй байна гэснэ. Энэ Карл мөнгөний төлнө. Гэ гараа авчлаа шүү. Зэвүүн харшаа шүү. Төрөөч дараа нь Карлыг харчаад хөөх өгшөө чи хэм бэ юу вэ? Холбоотны мөрдөгт очив юу? Хар тамхитай тэнцэх газар уу өдр гэл. Гэсэн чи сэжээ. Үгүй өгшөө би хувийн мөрдөгч байгаа. Гэ худлаах усваа. Төрөөч чи эрийг нэрхтэй залуу юм аа. Жаахан Вьетнам юм хэрэглэх үү гэснэ. Би уг нь хүн амтын төвөг уддгүй л дээ. Гэхдээ зарим хүмүүс надад жаахан төвөг удаад байна. Чи тэдний өв саддаг машин надад авчираад өгөхгүй гэснээр энэ удаагийн даалгавар хэллээ. Та бүр хөдөө өдөг нэг фермээс өв саддаг машиныг хусах бөгөөд нөхдөөчөөс янзын гарууд байгаа л та. Хүнээр энэ даалгаврыг биелүүлэл бууны дэлгүүр чинь буу ярддаг байгаа шүү. За ямар тааш даалгавраа дуусгахад Трүт бөөн баяр болсон ч юм хэлаалгасан вэ. Зүгээр л респект өглөө. Shit. Харин үүний дараа Цезар залгаж шүү. Байна уу Карл? Цезар наа нөхцөлөд нэлээ муу болсон шүү. Лос Ацтекээс манай бүлэг байхгүй боллоо. Дүү чи надтай хамт аюул байгаа. Гэтэ тэд минь толгойд бас дүүгийн толгойд шагнал амлсан. Гэж хэлээд сэжи тэднийг өөрийнхөө байгаа газар дуудаад аваад ирвэ. Лос Сантост юу л болоод байна да бурхан минь. Замартайч та дуудсан газараа очиход Кендл ба Цезар хоёртой уулзлаа. Ашгүй манай ч зүгээр ээж. Сэжи ихлэ Кендл дүүгээ тэрч авбаа. Дараа нь хөргөн хүү Цезартай нэг сайхан золгож аваад Цезар шилж гинэ. Энэ ингээд дуусаагүй шүү. Би өөрийнхөө эмэгтэйг хамгаалах гэж энд ирсэн. Одоо би босч аваа тэр хэдэн хар тамхины намжтыг зүүл усгана. Гэсэн чи CJ Кендл хоёрч болуулж хөөе хөвшөн тайвшраа. Би цаг нэрхээр бүгдийн зохицуулчин заа юу хэмээн хэллээ. Цезарч би аль хэдийн муу залуус юм болохыг мэдсэн. Танай дээр заваарсан Grove Street-ийн хам Smoke бас тэр Темпиний Поланскигийн гахаанууд лээ. Гэж Цезар хэлсэн манай хүн Big Smoke-ийг жаахан өмөргөж тэнэгдсэн чи Цезар хөвшөн хүмүүс гудамжинд Smoke долоонууд 2 удаа Сан Фьеро руу тэрэг явуулж дүүрэн кокейн авчирдаг гэж ярьжсэн штэ. Хэмээн нэлээд чухал юм CJ дуулгаваа. CJ үүнийг сонсоод жаахан бодол тавтаж новш юм аа. Тэгвэл би Сан Фьеро ордог хурдны замд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна да. Ямар ч тач та хоёр хүн амьтанд үзэгдэхгүй чимээг байж байгаарэ. Гэж Цезар Кендл хоёр хэлснээр манай уулзалт дуусваа. Таач дөнгөж цагны сценыг үзэж дуусаагүй байтал аашмад Каталина залгаж шүү. Манай CJ уцаа аваад хүний ясаар байна уу гэсэн чи Каталина өвчсөн мөр чи хаагур тэнэд байгаа юм. Яа надруу залахгүйсэн гэж хартаа агуу шиж харалж гарлаа. Нэрэ Каталинагийн зүгээр л ярьж байгаа ярианы темпэний юм байгаа шүү. CJ сандрал үгүй би чамруу залах гэж байсан юм аа тэгсэн чи эдэргээл хийлж амжаагүй байтал худлаа яриад чи өөр заваарсан юмнууд яваад байгаа зүтэй юм ойрлж CJ тайлбар тавих гэсэн чи дугуй хурдан өрөөд дээрэмдэх газар их байна гэж хэлээд уцаа шидлээ. Яандаа CJ минь хинтэл оролцолж удаа нэрэ. Инхүү Каталинагийн базаасан орсон CJ уг дүгүүм хумгүй Каталина руу гүйж очлоо доо. CJ очиод хаалгуудын нүдэд хүн гарч ирэхгүй байхаар балаа байгаа чи хайч ч уу гэж зогсчихсэн чи Каталина араас нь буутаа гарч ирээл CJ-г өвдгөлж унгаас нь хэлж байна. Оо за одоо энэ балаа байгаа юм гэсэн чи CJ бантад. Оо яна миний хайраа уучлаарай хайраа намайг уучлаарай битгий буудалтаа тхүү гэсэн чи Каталина. Чи өөрийгөө уучлалмаар юм уу те? Яаж тэгээд намайг аргах гэж байгаа юм те гэсэн чи CJ. Би чамайг дагуулж аваад банк дээр авахъя. Намайг битгий буудалтай хайраа гэж аргадаг Каталинач бүр төрдөө ороод Карл би чамд хайртай гэж эвлэрлээ. Яаста маар муха токсик эхэлж шүү. За ингээд манай хоёр ээлжид бүтэхгүй ажилдаа гарлаа да. Энэ удаа токсик хоёр маань Каталинагийн Buffalo гэд үнэн тасархай спорт машин сууж аваад ойролцоо хотын бензин колонгийг ухаар болжээ. Манай хоёрч очил Каталинач галзуу болохоор дэлгүүрийн хүн дээр явчихсан нь. Гараа өрг мөнгө төргээл нөгөө дэлгүүрийн гарна. Энд чи сум нэвтэрдгүй шиштэй. Та хоёр дураараа л бол би цагдаа дуудлаа гэсэн чи Каталина Карлд. За төлөвлөгөө өөрчлөлөө. Хоёулаа бензиндээ машиныг хуснаа гэж хэлээд хажууднаас нь том бензин хийж ачдаг тэргийг хусваа. Янз штэ асал. Мэдээж хусуулж байгаа хүмүүс юу гэж зүгээр ахав те. Манай хоёрыг дагаж машиныг буудаал. Машины амт дэлгэцэн дээр гарч ирэх ба мэдээж амийн дуусгаж болохгүй. Ямар ч тааш та салгалж яваад нэг агуулгах шиг юм дээр ирээд нөгөө ус юм үлдээж. Араас нь дагаж явсан хоёр нөхөрч бензин колог мөргөж машинаа дэлбэлж хаялаа да. Каталинач баяртай гэж явснаа 5,000 цаас бас хялалгалаа. Ургуугаас охинтой дээр юм да. За ихүү дараагийн баян. CJ Каталина дээр явж очиод
"Хээ, Каталина гараад ирээ хайраа. Явж банк өгөхгүй" гээл. Тэгсэн чи Каталина амар найлахад л "Ороод ирээ хайраа. Би энд байна мэн" гээл. Айгуу жигтэй хэллээ шүү. Сэж төмсдөд "Хүүе, гараад ирээ. Эдэн цаас явж олъё" гэсэн чи Каталина уурлаад "Өөш, Карл Джонсон гоё. Над хар үзгөө оруулж ирэхгүй бол би гарнат гаргаж шидлээ шүү" гэж ширүүн загинлаа. Сэж "За орлоо хайраа" гэж яваад орсон чи араас нь "Наа чи юу вэ өө" гээл. Каталина Сэжийг оронгууд нь гинжлээ таялаа шүү газараа. Тэгээ араас нь "Чи над руу мессеж бичдэггүй, залгадаггүй. Чи надаа яг л андтай гэдэргээл араа ямар хэцүү л. Гэл араас нь ташуураар оруулаад манай хоёр араас нь жан болов газар байна. Каталина ч угаасаа нэг ташуур барихаар л гарал та. 50 Shades of Catalina гэж. Boy. За ямар тач манай хоёр их ажлын дараагаар үргэлжлүүлэн дээр нь тонуулаа ихэр болов. Бас гарч ирсэн л. Ямар SMS ингээл Каталина живүү гарал та. Энэ удаад нэгэн бит 50 дахь газрыг тонохоор болжээ. Тэгээ манай хоёр тэр газар нь явж очивоо. Каталина ч үүдэн дээр нь явж очсноо. Эхлээд Сэжид алсын зайны тесрэг бомбоо өглөө. Дараа нь дахиж ороод бүгдээрээ газар хөвт гээл байжсэн чинь нэг нь авч тохиогч Каталина ч өгсөн гарын бодож унаагаад Сэжи баахан хаалга сейф дэлбэж хаяад хамаг мөнгөний хуу хамаад манай хоёр цогтаалаа. Мэдээж ингээд дуу шуугинд явж байгаа юм чи шууд 4 удаа авааски. Хэрвээ та хэлбэр дуусгамаар байгаа бол Закмигийг код хийж болно. Харин оригиналаар нь тогломоор байгаа бол Кузав дээр очиод аргалаарай. Ямар тач манай хоёр сажилж явсаар буцан гэртээ ирлээ. Сэжиж хэлж байгаа юм. Хойлоо нэг зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна гэснэ. Чи их гайхалтай охин. Гэтэ юм жаахан 50-аар хандах хэрэгтэй байна гэсэн чи Каталина. Чи яагаад намайг ийм гаш гаргадаг юм мэдээ шүү. Би дурлцсан болохоор л ингэж байгаа шүү гэл нөөхөн токсик юм ярьж гарлаа. Сэжиж өгний дараа салгасаар аашмутыг гэртэн өргөж өгвөө. Нүдэ муу шаарч арай 2000 цаас л өгч байгаа юм да. Яаж байгаа юм бол тоо. Үүний дараа хөрөнхөө Цезар залгалаа. Тэгээ Сэжид хэлж байна. Цезар маань Сэжид зориулсан Санфиеро хотын гудамжны уралдаачид энд ирээд уралдах гэж байгааг хэлдэг ба Сэжид хөргөнд өгөхөд залгасны дагуу тийшээ яваа очлоо та. За энэ үеийг үргэлжлүүлэхэд маш сонирхолтой хоёр үнэтэй хэдүүлээд харалтнаа. Эхнийх нь Вуз юм уу? Тэр Санфиеро хотод триад бүлгийн тоглоомч ба Сэжи маань ер нь Санфиеро хот руу явах гээд байгаа штэ. Тиймээс хэдүүлээ энэ нөхрийг Вузи гэж дуудъя. Угаасаа тоглоом дээрэж тэгж дууддаг л да. За тэгээд Цезар манай хоёрыг танилцуулах ба манай хүн чичээд намайг Сэжи гэдгээ Карл Джонсон гэл манай хоёр ч ямар тач танилцж аваа. Энэхүү Сэжиж уралдаанд оролцох бодог мэдээж та тоглож байгаа юм чи ямар ч асуудалгүй төрөлөө штэ. Энэхүү төрүүлж ирээд Вүзэж манай Сэжийг нэг сайн магтаад авлаа да. Тэгээ явахтаач Сэжид хэлж байна. Хэрэв чи Санфирад ирвэл хатаа нэг уулзаарэ. За тэгээ энэ даалгаврын төгсгөлд юу ч өгөхгүй та уралсан машинаа аваад хадгалж болно шүү. Өнөөдөр энэ даалгавар дээр байсан өөр нэг сонирхолтой үнэн нь Cloud. Cloud-ыг та нар мэднэ үстэй. Нөгөө нэг GTA 3 тоглоомын маань гол дүр штэ. Даанч Cloud хөрхий дүлийн юм уу, хэлгүй юм уу ганц ч дуурдгууны жаахан сонир хураагаал та. Тэгээ Сэжиж амар баярлалаа гэж Каталина залганаа. Шийт юм аа нэр. Ингээ Каталинагийн сүүлийн даалгавар ч эхэлж байгаа. Каталина ч айшил залгаад дот тасгаас өмнө түргээр хэмээн тэнгэрийн бошоо айлтлаа. Сэжиж айгаад яваад очвоо. Каталина ч амар айшаа гаргаал. Та нар бүгдээрээ адилхан юу өдргээл манай өнөөс саллаа шүү. Каталина тэгснээ одоо хоёлаа зөвхөн бизнесийн хамтрагч болсон. Тэргээ сүүлийн байршил болох ойролцоох жижиг хотын банкыг дэрэмтгэр боллоо. Дахиад Каталинагийн Буффало машин суугаад нөгөө банк руу навхлаа шүү. Энэхүү манай хоёрч явж ороод юм өмнө төрөө тохиол дуурал алын шүү гэж нэг сайхан сүрдүүлээд байж нэгэн солголоод яг тохиол дуурахчтай байгаа зү. Цагдаа нарч банкны гадаа бөөнөр цуглалаа да. Сэжиж банкны доторх бүх айтемуудыг хэмэх тохиол доторх мөнгөний бүгдийн дээрэмлээ. Үүний дараа Каталина арын алгыг хэмэх буудаад манай хоёр гараад баахан буудалцсан дарваа. Цагдаа нарч бүх талаас нь бүслэн авсан ба манай хоёр арай ч үл гэж тэндээс гарлаа да. Гарахтаа бүр цагдаагийн мотоцикл уссан ба гүүр мөрөн дээр харайлгалцсан янзын зогтлаа. Ингэж явж байхдаа харин Каталина буслагдаж Сэжигийн мотоциклыг харайн суусны дараа манай хоёр буцаад ирлээ. Тэнгүүдэж Каталина ингэж хэллээ. Нэг л өдөр чи ойлгоноо Карл. Тэр надад үнэнгээсээ хайртай байсан юм байна. Тэгэд чи ингэж бодсныхаа дараа зүрх хоёр хэсэг болов хуваагдахыг мэдэрнэ. Баяртай гэж хэлээ дотогш орлоо. Энэхүү дөрөв даалгаврын турш зовсны дараа ашгүйнэг Каталинагаас салж санаа амарваа. 37 дугаар даалгавар. Цезарийн даалгавар манай мап дээр гарч ирсэн бол хэдүүлээ яваад очивоо. Ахаад л гудамжны уралдаанд орцохоор болжээ. Тэгсэн Каталина байх хөвгөд цаа чин Клаутаа үнсэлж өнгөлцөө бөө Нилураски болоод иж шүү. Дэм. Энэ балаа очоод юу гэдэг байгаа юм болоо гэсэн чи Каталина тэнийг чи лүүм гаргаж ирснээ Сэжид. Лам гаргаж ирсэн Сэжид. Чи энд байсан юм уу? Миний сэтгэлийн хариу чи ингэж байгаа юм уу? Гэр балаарсан чи Сэжид. Хөө чи ч л өөрөө бизнесийн хамтрагч бай энэ гэсэн мэт. Гэсэн чи нөгөөтэй чи галзуу өвчнө хөдлөө Сэжигийн ZR 350 машины хамрлуу гарлаа. Галзуу байгаа шүү нэр. Ингээ араас нь Клауд дээр оцсноо. Энэ миний шинэ хүн. Карл чи хатаарах чинь уу? Чи миний төлөө зодтолтой юм уу? Тэр солиорж өгнөө. Сэжиж юу атархан нутгаас салж авцсандаа баярлаад байгаа юм шүү баг. Ямар ч тач ийм яхтар драмын дараа манай хүн журалтад Клаудыг бодоо олгоод ачиж байгаа юм чи. Каталина ч ирээ жоохон гоншгоноод бас балаарнаа. Энэ очи нэр боцотой уралдсан байлээ штэ. Каталина ч яг хожигдсандаа батад нэг крашны төлхрөөгөөд Клаудтай Либерти хот руу явна гэд яваад өглөө. Сэжиж энэ хоёр сайн сайхны хүсэд явлаа да. Клауд ингэж 1992 онд Сан Андреас Каталинатай нөхцснөөс хойш ахин нар үзэлгүй Либерти сэдэд 2001 онд хамт баг дээрэмдэж жагаад шоронд орсон байт юм аа. Ер нь бол Каталинатай уулзаад манай хүний амьдралд орсон гэдэг хөрхий. За гэхдээ тэр бол арай өөр төвхөлтэй. За ингээд Санфи
Фьеро хотод гаражтай болоод ээжээ түрүүд гайвал жахин залгалаа. Чи нэг хүрээд ирэхгүй үед бид хоёрыг хүн сонсож иж магадгүй Франк хийсэн шүү гэд уцаад таславаа. Түрүүчээс эрүү согтон мэдэгдэхгүй эвгүй гаралтай. Ямар ч тач CJ тийшээ яваа бодлоо. Нэгүү түрүүтийн нөгөө тариалан дээр яваад очтол манай хүн доошоо харцсан итэж байна. Тэгээ манай ярьж хорийн ажилд авахгүй байжсэн чи цагдаагийн нэстэг тэрийг хүрээд ирлээ. Түрүүчийн тариалан дээр баахан мансууруулах хөдөлс тариалаад байж байгаа штеп. Тийм болохоор тань руу галж үшиг чидснэ. Хойл энэ талбайг шатаах хэрэгтэй байна. Тэгээд энэ үе маань аль биесээр эхэллээ. Таны даалгавар бол түрүүтийн мансууруулах бодисны талбайг бүхэлдэн шатаах ба 5 минут 30 секунд дотор шатаах хэрэгтэй. Facebook-с цагдаа нар ирээд бужигнуулна штеп. Яаж чад мансууруулах бодис шатааж байгаа учраас CJ жаахан манараастай. За тэгээ ашгүй нэг юм дууссан чи түрүүд танд пуужин харавч өгөөд нэгтгэд тэргийн тэргээр будаж доош унагааваа. Энэ хүүгийн даалгавар тусахад та түрүүдийн амар удаан бишин жолоодод Сан Фьеро хот руу явахаар боллоо. CJ замдаа Цезарт нөгөө нэг Клаудийн гараж руу явахаар болсноо хэлдэгэ. Энэ бүр яж чад амар удаан явахын яан ядаргаатай гэж. Жаахан залхах юм бол та Репацха гэд кодыгээ машинтайгаа нисэж очиж болно шүү. Аяллахаас үлдээ ашгүй нөгөө Клаудаас авсан гараж дээр ирснээр Флинт мужийн үед усаж толгойн маань дүүх Альбес Сан Фьеро хотод ирлээ. Одоо жинхэнэ гоё юмнууд болно штэ. За ингээ 39 дэх даалгавар. CJ Цезар Кендл Трути хамтаа нөгөө гараж орж үзлээ. Тэгээ доторхыг хараад CJ бүүн уруулж тэр мөн үлгэн навч надад зүгээр хог өгсөн байна. Би өстө тэнийг амт юм аа гэсэн Цезар Кендл Трут гурав аль болох хэрэг талаас нь харах гэж хичээж CJ энэ гаражийг эргээд хөл дээр нь босохоор болов. Тэгсэн Трут чилж байгаамаа. CJ ант минь ээ надад хэдэн танилуд байгаа штэ гэсэн чи CJ. За яах вэ? Гэ Трутийн найзуудыг нэг нэгээр нь очиж авлаа. Эхнийх нь Жетро. Жетрог CJ Труттэй хамт очиж явахад Трут Карл эмнэлэг тавьж өгөх гэж тэнхтлээ. Ийхүү эмнэлэг тавьж өгөхөд Трут зүгээр нэг машин явж өнгөрөхийг хараад дараагийн найзыг авахар болов. За энэ бол Дуайн гэж залуу байна. Дуайн CJ-ийн гараж дээр өөрөө яван очихор болов. Тэгснэ одоо хэдүүлээ Сан Фьерогийн цагдаагийн газар очих хэрэгтэй байна гэд тийшээ явдчихвоо. Цагдаагийн гадаа хэсэг зогсноо ахаад нөгөө эмнэлэг хөдөлсөн машиныг явж өнгөрөнгөд Зеро гэд номын гарыг өөрийнх нь ажилтны дэлгүүрийн урдаас очиж авлаа. Зерэж Карлыг өөрийнхөө дэлгүүр дээр нэг хүрээд ирээ чимэн урдаг. Зэнхүү баахан тэнж явсаа дараагаар манай дөрөв буцсан CJ-ийн гараж дээр ирвэ. CJ нөгөө нөхдүүдэд гаражаа үзүүлэн Цезарыг танилцуулж Кендл Карл дээр гүнгэж өөр нэгэн мөнгө бол харах бацсан талаараа дуулаваа. Кендл хэлж байна. Хэдүүлээ хуучин үйл хөдлөхөрөн худалдаж аваад тэргээ засч энэ зарж ашиг олё гэсэн CJ тэрийн дуртай дөрөв зөвшөөрснөөр манай хэд маань үйл хөдлөхөрөнгийн бизнес рүү орон энэ даалгавар дуслаа. За тэгээ хэдүүлээ энэ үрээд бичлээ дуусгая. Таатай аль болох хурдан бичлэгээ хийж хүрэхийг хичээж байгаа болохоор төвчээр дөөлөж агаарай. Бас лайк, subscribe дарахаа битгий мартаарай, комент бичээрэй.